Зургаалт үгс 8 дугаар бүлэг. Мэргэн ухааны бэлэг. Мэргэн ухаан дуудаагүй гэж юу? Бодрол дууга хадаагаагүй гэж юу? Замын дэрэгдэх өндөрлөгийн оройдч, жимүүдийн бэлчиртч тэрээр зогсно. Гулдан хаалганы дэргэд хотын орох газарт, хаалгануудын үдэндч тэрээр чангаар хашгирна. Хүмүүсээ, та нарыг би дуудаж байна. Дуу хоолой минь хүний хөвгүүдэд хандна. Гинэнчүүдээ саруул ухааныг ухагтун, мулгуучуудаа зүрхний ухаарлыг авахтун. Сонсогтун, учир нь би сурвалжид үзүүлсийг ярина. Уруулаа нээхэд минь чигт шудраг зүйлс гарна. Учир нь ам минь үннийг өгүүлдэг, уруул минь гин бурууг жигшдэг. Амнаас минь гарах үг бүр зөвхт. Альва мөрөөж хазаасан хийгээд гажсан юм тэдгээр дотор огт үгүй. Тэдгээр нь ухаарагч нэгэнд тов тодорхой бөгөөд мэдлэгийг олж авахстад зөв зүйтэй юм. Цалин цагаан мөнгийг бус, сургамжийг минь авахтун, шилж авсан алтнаас мэдлэгийг авсан нь дээр. Мэргэн ухаан нь эрдэнсээс жилийн үнэтэй, хүсэл татагч бүхэнтэйч зүршгүй билээ. Мэргэн ухаан би хэрсэн ухаантай хамт оршдог бөгөөд мэдлэг хянамгаа чанарыг олдог. Эзнээс эмээхүйн ёрын мууг үзэн ядах явдал юм. Бардамнал ихэмсэг зам, ёрын муу зам хийгээд гажсан амийг bijigшдэг. Зөвлөгөө хийгээд саруул ухаан нь минийх. Би болвоос ухаарал мөн, хүч нь минийх. Хаад надаар хаанчилдаг, захирагчид надаар шудраг ёсыг тогтоодог. Захирагчид язгууртнууд газрыг зөвтөөр шүүдэг бүхэн надаар захирдаг. Намайг хайрлагсдыг би хайрлана, намайг хичээнгүйлэн хайхсад намайг олно. Баялаг, алдарсуу, үргэлжид байх хөрөнгө ба зөвхт байдал надад бий. Үр жимс минь алтнаас ч, шижир алтнаас ч илүү дээр. Үр ашиг минь цалин цагаан мөнгнөөс ч дээр. Би шудраг ёсны харгуугаар, шудраг шүүлтийн жимээр явдаг нь намайг хайрлагсдад эд хөрөнгийг хүртээж эрдэнсийн санг нь дүүргэхийн тулд юм. Бүтээл ба мэргэн ухаан. Эрт цагийн үйлсээсээ өмнө замынхаа эхнээс ахуулан эзэн намайг бүтээсэн. Өн мөнхөөс газрын цаг хугацааны эхлэлээс би тогтоогдсон байсан. Ой оргүй гүн үгүүд, ориглох булаг оргүйд би гарсан юм. Уулс толгодыг босгохын өмнө би гарсан юм. Газар дэлхий тариан талбай хийгээд ертөнцийн тоосонцрын дээжигч тэр бүтээгээгүй байхад тэнгэрийг бүтээж оёоргүй гүний гадаргуу дээр тойрог хязгаарыг сэлж байхад би тэнд байсан. Дээр нь окторгуйг тогтоох үед мөн окторгуй гүний булгууд бий болоход тушаалыг нь ус зөрчихгүй тулд тэнгис зарилгаа тогтоож байхад газрын суурийг тавихад би тэнд байсан юм. Би тэгэхэд хажууд нь урлаач, өдрөөс өдөрт багтлан байж, өмнө нь үргэлж баярлаж байсан. Түүний дэлхийн ертөнцид баясаж, хүний хөвгүүдээр багтан байв. Иймээс хөвгүүд минь намайг сонсогтун, замыг минь сахигчтай ерөөлтэйе. Сургамжид дуулууртай байж, ухаантай болгохтун. Тэдгээрийг бүү тоомсорл. Дааман хаалганы минь дэргэд өдөр бүр харуулдан, үүдний минь хатамжид хүлээж намайг сонсдог хүн ерөөлтэйе. Намайг ологч нь амийг үнэхээр олж, эзнээс тааллыг нь хүртэх атал надад нүгэл үлддэг нь өөрийгөө хорлоно. Намайг үзэн ядагч бүхэн үхлийг хайрлагчид болой гэв.